жоохон Монголд амьдрах жоохон хэцүү л. Явууч та. За явлаа. Борхоо гэдэг. Боги гэж боддог юм да. Мистер Фалкон гэдэг пэйж утас чи яг харж байсан уу? Үгүй. Таныг би Мистер Фалкон гэдэг пэйж утасыг админ гэдэг байхгүй. Ерхэд бол YouTube бодс болон Facebook дээр одоо бичлэг контент хийгээ гэсэн. Тэгээд чамаагүй холоос айгүй өндөр ачаатай явж байгаа чи харч арч дагаад ирлээ. Тэгээд боломжтой бол надад нэг жоохон ярилцлага өгөөч гэж одоо өргөж хүсэх юм аа. Тэгээд нэр хингэнэ? Нэр Бэмбэртэй. Бэмбэртнэ? Бэмбэрт нь одоо хэдэн настай? Одоо 16. 16. Хоёул Бэмбэртээ нэг жоохон чөлөөтэй газар шилжчихв. Тийм. За. Гэр хаана гэдэг Бэмбэртээ? Гэр Ярмаг. За. Өглөө Ярмагаас ийшээ яг хэд гэж гардаг юм? 6 гээл гэрээс гардаг. Төгжил мөгжил гайгүй өглөөдөө. Гайгүй. Чи одоо энэ дээр яг ямар ажил хийж байна? Ерөөдөө бол жимс байдаг. Зөв. Хүмүүс одоо худалдаж авсан жимсийг машин төрөнд хөргөж өгсөн тий. Яадаг гинэ? Хог хайтлан жимсээ хүмүүсээс авч байгаа жимс хайр нь. Илүү хогийн тэрээр зөөж хайдаг байхгүй. За. Гэр бүл одоо хэдүүлээ амьдарч байна? Ам бол тавлаа. Тавлаа? Тий. Хин энтиг амьдардаг анаас шууд. Тэгээд хоёр ах ээж аваа тавлаа л. За. Аавч нь одоо хотод хизээ орж ирсэн улсаа тий. Аавч өөр бол хөдөөний усууд мал болтой. За. Одоо хотод чи хин тэгээд. Хотод би ахтайгаа ерөөстэй байгаа. Нэг дүүгээ. Ер нь ахын дээр байгаа гэсэн. Ер нь тий. Тэгээд ямар сургууль сурч байгаа гэсэн? Би Увс аймгийн 6 сумын ерхэл зэрэглийн сургууль. Одоо 11 дээр. Одоо 11 дээр ингээ. Тэгээд хичээлээ нөгөө нэг амарцсан болохоор тий амралт тавиал нөгөө нэг жаа мөнгөний хэрэгцээ гараад. Одоо тэгэлгүй яах вэ? Тэгээд амралтаа ашиглаад Улаанбаатар хотод ирээд ажил хийж байгаа юм тийм. За. Ондог залуу шүү дээ. Ажил нь яаж хүнд байна уу? Ажил бол гайгүй. Одоо нөгөө хийгээс сурсан архаг хэлсэн. Энд яа ер нь жил болгон ирдэг юм уу? Тий би одоо ингэ 4 дахь сараа ирж байна. Ер нь л гайгүй. 4 дахь сараа ажиллаж байна. 4 сар л ингэ хэлж. Нөгөө 103 сар. 103 сар ирж ажиллаад тэгээ одоо энэ сар өвлийн сар ажиллаж. 4 сар. Цалин мөнгө нь ер нь боломж юу? Ер нь л боломж. Тэгээд богоон гэдэг нэг 200 150 болчихдог байхгүй 2 3 цаг. Богоон яадаг? Богоон гэдэг нэг том тир бодог байхгүй. Тэр нь тэгээд ороод 200 мянга 150-аас 200 мянга гарал бодог юм дөө. За, Бэмбэрт нь хичээл ном сурлага өндөр. Ирээдүйд одоо ямар мэрэгжилтэй болох гэж байна? Тэгээд санхүүгийн шинжээ санхүү тал руу гаалаа. Мэрэгчлээ сонгоцсон гэсэн үг тийм. Тэгэхгүй. Чи яг хөдөө бүр яг мал дээр байд юм аавч. Яг аав дээр мал дээр би сумын төв дээр. Ер нь бол байнга сумын төв дээр л живдэг. Ээж аав нөгөө сургууль боловсрол анхаардаг байхгүй. Анхаарлыг хандвал тэгээд би байнга сумын төв дээр л ер нь. Зүүн хангаас өнгөрсөн үү? Тий. Увс аймгийн зүүн хангаас. За. Одоо ингээд зүүн хангаа одоо үеийнхэн ч бас ингээд чамтай адилхан ингээд ажил хийж байна уу? Тий нэг надаас гадна 2 хүүхэд л ажиллаж байгаа. Бас нэг чамтай хамт энд ирж ажил хийж байгаа хүн байна уу? Энд ирж ажил хийж байгаа юм байхгүй. Энд ажил хийх одоо юуг анх яаж мэдэж олж ирв? Манай бэрэгчийн ах нь энд нөгөө нэг жимс ордог байхгүй. Тэгээд би нэг асуусан чинь ажил хиймээр байна гэхээр анаа шууд биш оролцсон байхгүй. Хэдэн настайгаас ахуулж ажил хийсэн юм? Би одоо 15 настайгаас эхэлж байна. Анх юу хийжсэн? Анх тэгээд давс гаргаж ирсэн суманда. Давс гаргаж ирсэн. За яаж хаанаас нь гаргаж ирсэн? Нөгөө жижиг нуур байдаг байхгүй цавдан нуур гээд. Ямар нураа? Цавдан нуур гээд. Цавдан нураа. За давстаа нуур юм уу? Тий давстаа нуур. Яг уус сөнгөний уус зах хоёр яг заг дээр нэдэг. За. Тэрнээс нөгөө нэг аап дээр нөгөө ерөөхдөө бол мал тижээлийн өвс таваас гээд тэн дээрээс гаргадаг гэсэн байхгүй. Тэр нь одоо хүн иддэг давс юм уу нөгөө малын хужирны юм уу эсвэл хүн иддэг давс. Бүр үү? Би цагаан давс юм уу тий? Цаав давс. За. Засаг тийм цагаан давс. Амар. Уг нь харахад амар гоё. Тэгээ тэр нь тэн дээрээс ингэж ажил хийж гисэн. Өөрөө тэгээд хүннээс л толно хэрэг худалдаа авч जैन. Тэгэл
Хөдөлთა авч байхгүй бол ингээ шууд таагаал явчихна. Өглөө бол байнга 7-оос эхэлдэг. Одоо чи тэгээ хизээ нутаг утсан? Би 24-нд л нутаг утсан да. Юуныхаа билет авсан юм уу? Билет яг явах 7 хоногийнхаа эхний өдөр л захиална да. Чи хизээ ирсэн гинэ яг? Яг 12 сарын 20 дээр л ирсэн. 20 дээр ирсэн. 20-оос 9-ээс хойш өдрийн хэдэн төгрөгөөр цалинж ажиллаж байгаа нууц шүү. Өдрийн тэгэл 70-80 гээл хийж байгаа да. Сар гарan ажиллах юм ба шүү те. Тэр чинь нэг 30 хоног ажиллаа гэж болохоор нэг 200-400 мөнгөний цалин ичих юм уу? Тий. Тэгэхээр өстой болж шүү дээ те. Тэрнээс гадна нэг богооны 150-д орж тахгүй богоон. Өдөр болгон богоон болоод юм уу? Үгүй. 7 хоногт нэг ч юм уу. Янз бүрээр л байна дөө. Тий, тэд нар бас нэмэгдэх баг. Тэгэхээр ер нь бол 3 сая гарч байгаа. 3 сая хүрч байх гэж байна. За, цалингаараа юу хийх вэ? Цалингаараа тэгэл одоо тэгээд цагаасаар болох чинь дээл хувцас авна. За. Тэгээд нэг өөрийнхөө хобби хөгжүүлэх гээд гитар нэг тиймэрхүү юм сонирхож байгаа дөө. Тэгээд нэг утас янзлуулна. Чи ер нь гитар тоглодог юм уу? Гэхдээ ер нь бол гитар сонирхтыг. Гитартай юм уу? Гитар аавна. Цалингаас ер нь авах болов юм уу? Ер нь За болж шүү дээ. Тэгээд өөрийнхөө хоббиг хөгжүүлэх нь байна. Дээрээс нь бас цагаан сараар дээл өмснөө. Тий. За ямар гоё. Одоо ер нь бол залуучууд дээл гэж одоо ярихыг одоо баг чамаас сонсох гэдэг шүү. Тэгээс өмнө 2 3 бас ингээд дүнэртээ уулзчихсан контент хийжлээсэн. Ерөөхдөө ийм яг үндэсний хэв шинж агуулсан ийм дээл хувцас аавна гэдэг үгийг бол ер нь сонсож байгаа. Тэгээ танаа нутг руу ер нь бол угаасаа яг цагаан сараар бүгд дээлээ өмсдөг. Тий, бүгд дээлээ өмсдөг. Тэгээд хөдөөний айл, малтай, мөртөө хосоод нь тэгээд баян гоё мөртөө тэгээд. Тэгээд дээлээ өмсөөл морин дэлдэл. Морин дэлдэл. Айл гэсэл. Хэдий гэсэн юм байна. Одоо толгомдож байна уу? Ер нь л байхгүй дөө. Тэгээд харин манай Монгол улсын нийгэм жоохон амьдрах жоохон хэцүү юм. Хэцүү л байна. Тий. Ингээ жоохон нийгэм тэгээд яг орчин үеийн нийгмээ даахгүй жоохон хожигдож явж байгаа гэх юм. Монгол улсын нийгэм. Жоохон Монголд амьдрах жоохон хэцүү байна уу? Хэцүү ер нь л хэцүү л харагдаж. Гэтэ чи одоо дөнгөж амьдрал дээр гарч ийн шүү дээ. Бодоогүй шүү тахын дөө. Чи ажил мэргэжилтэй болно те. Яагаад ирт шантраад байна? Үгүй ер нь л хараад байгаад. Чиний яг одоогийн яг нэг дүгнэлтээр те. Одоо төрж байгаа дүгнэлт бол нэг тэгж санагдаж байна тийм. За яг би сайн цаг ирэх вэ л мэдээ те. Одоо чи энэ ажил хөдөлмөр эрхлээд ингээд чинь баялаг бүтээгч чинь гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө хувьдаа. Ингээд баялаг бүтээгч чинь ирээдүйд чи ингээд энээс илүү цалин орлоготой бизнесмен одоо том компани захирал болоод те зогсолтгүй хөдөлмөрлөөр авах юм да. За. Тэн дээрээс шантарч болохгүй шүү. За. Өөрийнхөө одоо үеийнхаа залуучуудад хандаад хэлэх үг байна. Одоо тэгэл бүгд хөдөлмөр хүний хөвгтэн тэгэл бүгдээр сайхан хөдөлмөрлж амьдрах цайл гэж хэлээ. Гэрийнхэнтэй дамжуулах үг байна уу? Гэрийнхаа дамжуул хүн хүний нутаг сайн явж байгаа шүү. Хайртай шүү л гэж хэлээ да. Ээж аваасаа жоохон хол ирсэн чинь санаж байна уу? Үгүй гайгүй. Бэмбертэн. За ингээд Бэмбертэнтэйгээ уулзаад Бэмбертнийхаа бас өнөөдрийн одоо ингээд яг нийгэмд одоо залуучууд маань те хэрхэн ингээд амьдрахын төлөө тэмцэж байгаа бас нэгэн хэлбэр одоо нэг төлөөллийг нь одоо тав хүндээ хүргэлээ. Тэгээ Бэмцэгт маань одоо мөрөөдлөө биелүүлж гитар аавна гэсэн те. За тэгээд бас дээл аавна гэж. За эндээс бол гэхдээ чамгүй өөр ингэсэн одоо цалин болоод авчих юм байлээ те. Тий. Чи гэхдээ ядраг үсттэй. Ядраагүй гай. Тэгээд Бэмцэгтийнхаа бас тэр цуглуулж байгаа дээл хувцсных нь болоод тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэр гитар авах мөнгөнд нь хан хандуулаад 100 сая төгрөг өгчөө. Тэгээд манай пэйж хуудсыг дагаарай. Тэгээд нэртэй хамтаагаарай. За баярлалаа. За би мөнгө шилжүүлж. Явуулчлаа. За баярлалаа. За тэгээд ажил хөдөлмөрт нь амжилт сайхан да тэгээд. Ахыгаа одоо ингэ таньдаг болсон юм чинь холбоотойгоор пэйж хуудсан дээр бичиж ах нь бас хариу өгнө. За. За. За баярлалаа.